Өнгөрсөн шин Google-ийн арга хэмжээ боллоо. Ингээд Google бидний амьдралыг сайжруулж болох яг юу танилцуулсныг тайлбарлая. За хамгийн эхлээд Ask Maps буюу хэрэглэгчид Google Maps app дотор хиймэл оюунаас асуулт сууж болно. За жишээ нь манай хүүхдүүд сая гудамжинд алхаж байгаад хувцас шавхаа болгочлоо. Бид нар 30 минутын дараа хуримд очих хэвээр. За хамгийн ойрхон өмд авах боломжтой гой газар санал болгоно гэх мэт ингээд асуулт Maps app дотроос асуух боломжтой болсон байна. За энэ нь илүү комплекс асуулт асууж асуудал шийдэх зорилготой хүмүүст зориулагдсан функц шинээр орж иж байгаа юм байна. За бас яг үүнтэй ижилхэн Ask YouTube гэдэг функц YouTube-ийн search bar дээр орж ирж байгаа юм. За энэ нэг ямар асуудлыг шийдэж байгаа вэ гэхээр YouTube-ийн хэрэглэгчид бол ихэвчлэн бас how to контентуудыг авих үздэг. Тэ жишээ нь одоо how to make cinematic video ч юм уу тий. Эсвэл одоо юу гэдэг чинь за жишээ нь how to ride a bike гэдэг асуугаад үзье. Тэгэх юм бол бид нарт амар олон ингээд дугуй одоо унж сурахтай холбоотой контентуудыг гаргаад ирнэ. Гэтэ яг надад яг тохирсон тэр контент нь аль нь юм бэ? Аль нь илүү яг чанартай хийгдсэн контент юм бэ гэдгийг нь бид нар одоо хайж олох гэж бас тодорхой хугацаа алддаг. Тэгэх юм бол энэ хэсгийг бол илүү энэ функц амарчилж байгаа юм. За жишээ нь яг how to ride a bike гэхэд бид нар хайх юм бол илүү одоо яг надад яг тохирсон тэр одоо контентуудын нь яг тухай бүрийн тухай хэсгүүдийг нь ингээд тастаад харуулчих юм. Нэг 2 3 контентыг санал болгон дээрээс нь мөн текстээр бас зөвлөгөө өгж байгаа. За мөн өөрөө бас чатлаад яг өөртөө тохирсон контентын хэсгийг ч юм уу олох боломжтой болж байгаа юм байна. За дараагийнх нь болохоор Docs Live гэдэг функцийг танилцуулсан. Энэ яадаг функц вэ гэхээр Doc дээр Gemini-тай ярилцаад хэрэгтэй зүйлийг шууд бичүүлж болох юм. За жишээ нь би маргааш одоо төгсөлтийн баяр дээр тайзан дээр үг хэлэх ёстой юм аа. За миний мөрөөдөл бол софтвер инженер болох. За бас бусад хэрэгтэй зүйлсийг чи миний одоо Drive дотор байгаа CV файлаас мань ингээд аваарэ. За бас мөн манай найзуудын одоо над руу явуулсан имэйл дотороос хэрэгтэй илүү дэлгэрэнгүй мэдээллүүд байгаа. За миний дараагийн зорилготой холбоотой хэрэгтэй мэдээллүүдийг болохоор яг миний одоо саний санал болгосон хэсгүүд дотроос олоорой гэд хэлчих юм бол шууд яг тэр төгсөлтийн баяраараа тайзан дээр хэлэх үгийг нь бичээд өгөх жишээтэй. За тэгээд ийм одоо бусад одоо аппууд дотроо ингэж гоё кросс ингэж ажилтг нь өөрөө одоо Google-ийн том давуу тал юм да тий. Тэгээд энэ функцийн одоо хувьд гэх юм бол Google AI Pro Ultra эрхийг авсан хүмүүст энэ 100 орж ирэх юм байна. За дараагийнх нь болохоор Gemini Omni гэдэг шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан. За энэ Gemini Omni гэдэг шинэ модель нь яадаг вэ гэхээр текст, зураг, видео гэдэг одоо ямар ч input оруулсан өндөр чанартай видео гаргаж авах боломжтой тийм модель гэж ярьж байгаа. За яг хуу Veo ч юм уу, Nano Banana, Genie гэж дууддаг хаа би сайн мэдэхгүй. Тус тустай бүтээгдэхүүнүүд ингээд байгаа. Гэхдээ Omni бол энэ дэсээ бол одоо генетикийн хувьд одоо физик шинж чанар өгөгдлийг илүү ойлгоно гэж бас хэлсэн. Тэгээд видео эдит хийхэд одоо хамаагүй амархан болсон гэсэн үг. Одоо AI-аар generate хийсэн видеогоо дараа нь эдит хийхэд илүү хамаагүй амархан болсон. За явуулсан видеог болохоор одоо өөрөөр хэлэх юм бол бид нар AI-аар ингээл видео generate хийх гээл өгдлөө өгөнгүүт ингээл одоо өгсөн зургийг маань зургнаас нь шал өөр одоо төрхтэйгээр generate хийждэг ч юм уу тэсээ царайг нь нэлээд өөрчилждэг ч юм уу тиймэрхүү асуудал бол зөндөө гардаг шүү дээ. Тэгэх юм бол одоо энэ Gemini Omni-г хөдлөх юм бол явуулсан видеог ерөөсөө өөрчлөөд шал өөр юм ерөөсөө болгож гаргадаг тийм юм бол одоо байхгүй. Тэгэд дээр нь одоо юу хийж болох вэ гэдгийг нь бол жишээгээр бол нэлээд сайн харуулсан. За дараагийнх нь болохоор content credential verification буюу одоо Gemini-аас энэ контент AI-аар бүтсэн байна уу үгүй юу гэдгийг бол шалгуулах боломжтой болсон. За энэ бол надаас нэлээд таалагдсан. За өөрөөр хэлэх юм бол одоо нэг зураг явуулаад за энэ зургийг бол AI-аар generate хийж гаргацсан ийм зураг байна уу үгүй юу гэдгийг бас асууж болно. За эсвэл ийм generate хийгээгүй зураг байх юм бол энэ зургийг бол тийм гар утасны тийм камераар авсан байна энэ гэдгийг нь бас хариулаад өгөх жишээтэй. Энэ бас нэлээд гоё сонирхолтой хэсэг бас Gemini дээр орж ирж байгаа юм байна. За эхний ээлжинд бол Gemini app дээр орж ирж байгаа. За араас нь Google Chrome дээр ордог. Тэгэхээр бид нар лаптоп дээр ч юм уу PC дээрээ ингээд Circle to Search хийдэг шүү дээ. Circle to Search-ээр тодорхой объектыг ингээд сонгоод зургийг ч юм уу видеог ч юм уу сонгоод за энэ контент AI-аар бүтсэн байна уу үгүй байна уу гэдгийг нас шалгуулах боломжтой болж байгаа юм байна. За тэгээд үүний араас Gemini 3.5 Flash гэдэг модельийг бол танилцуулсан. Өмнөх 3.1 Pro-тойгоо харьцуулахад кодинг тал дээр бол нэлээд сайжирсан гэдгийг бол нэлээд онцолж хэлээ. За мөн зах зээл дээр байгаа модельудаас бас 4 дахин хурдан гэдгийг бол тодтогсон. За тэгээд 3.5 Pro нь дараа сар гарна гэж зарласан.
За мөн үүний араас Google Spark гэдэг personal AI agent-ийг бол Google-ийн зүгээс танилцуулсан. За ер нь бол хүссэн бүх юмаа л бол хийлгэж болох юм байлаа. Ялангуяа Google-ийн одоо app үз ч юм уу, Google-ийн бүтээгдэхүүнүүд дээр бол бүр нэлээд сайн ажиллана. За email шалгах, хариулах, за хүмүүстэй холбогдох, митинг үүсгэх, за юм захиалах гэтэр гэдэг одоо за эдгээр бол баг жижигхэн үйлдэлүүдтэй баг орж иж магадгүй юм. За үүнээс илүү комплекс асуудлуудыг бол хийх бүрэн боломжтой. За гэхдээ одоо энэ AI agent-ийг Google-ийн AI Ultra subscription-ыг авсан хүмүүс л ер нь бол зөвхөн ашиглах юм байлээ. За тэгээд энэ subscription-ийн үнэ гэх юм бол баг сарын $100. Тэгэхээр бол нэлээд үнэтэй бас тэгээд одоо яг одоохондоо яг үр дүнг нь яг бид нэр өөрсдийнхөө амьдралдаа хэрэгжүүлж үзег болохоор сайн мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр хэрэгжүүлээд эхлэх юм бол энэ $100-оос илүү өөртөж магадгүй л. Тэгээ бас нэг марцсан юм нэг гэхээр Gemini-таас ярьж байгаад одоо нэг иймэрхүү одоо үйлдэлүүдийг бас хийлгэж болох юм байна. Жишээ нь одоо үүдэх чи удахгүй гарах одоо тоглолтын тасалбарыг сануулж болно. Тэгээ одоо удахгүй одоо викендийн одоо энэ Аз хийх гэж байгаа энэ туурийнхын тасалбар ер нь хизээ нэгтгэхээр байна. Тасалбар хизээ нэгтгэхээр байна. Тэгээ нэгдсэн тохиолдолд бол би одоо авъя шүү гэх юм болохоор сануулаараа гэж сануулж болно. Бас одоо өөр хоёр том брендийн collab хийсэн одоо тий хувцас гарах гэж байгаа бол тэр хувцсыг бас худалдаанд гарах хугацааг нь сануулах үед надад сануулаараа гэж Gemini хэлчихнэ. Тэгвэл Gemini тухайн одоо бүтээгдэхүүнийх нь яг худалдаанд гарангуут нь над эргүүлээд notification байдлаар сануулдаг ч юм уу те. Энэ нь бас яг бидний нэг амьдрал дээр бас яг гоё гардаг тийм кейс болохоор бас яг ингэдэг болж байгаа нь бас надад нэлээд сонирхолтой санагдсан. За тэгээд Google Anti-Gravity, за тэгээд Gemini 3.5 Flash гэдэг одоо энэ ингээд дэд бүтц болон энэ гоё модулууд нь энгийн Google search-тэй хэсгийн ард одоо орж ирээд тэгээд нэг гоё боломжийг одоо бий болгож байгаа маань. Тэр нь юу вэ гэхээр одоо туршиж үзэж болох хайлт хийх юм бол тэрэнд нь тааруулаад одоо ингээ widgets шууд тэр доор нь хийгээ layout үүсгээд одоо гаргаж өгөөд яг тэрийг ингээд яг Google search дээр search-ийн хайлтын хэсэг дээр туршиж болно. Одоо жишээ нь юу гэх юм бол одоо би нэг их сургуулийн оюутан байлаа гэж бодоход Google-ийн хайлтаас одоо хар нөх одоо цаг хугацааны орон зайд яаж нөлөөлдөг вэ гэд хэрвээ хайх юм бол тэрийг нь одоо яаж нөлөөлдгийг нь ингэж өөрөө гоё ингэж хөдөлгөж ингэж туршиж үзэх боломжтой. Тэр хэсгийг нь шууд харуулж ирдэг нь бол надад одоо нэлээд сонирхолтой санагдсан. За тэгээд тэрнээс гадна одоо тухайн үедээ шууд чатлаад одоо хурд нь ийм байвал яах вэ? Одоо хугацаа нь ийм байвал яах вэ гингүү тэр хэсгүүдийг нь бас оруулж ирээ. Хугацаа одоо хурд хугацааг нь бас өөрөөр зүүстэй ингээд тааруулах ч юм уу. Тэгээ энэ нь бол нэлээд их сургууль болон одоо 10 жилийн хүүхдүүдэд гоё бидний нөгөө нэг туршиж үзэж чаддгүй байсан зүйлсээ одоо онлайн Google search дээр зүгээр шууд хийх боломжтой болж байгаа нь бас нэлээд сонирхолтой шинжилэлт болж орж ирж байна. За тэгээ бас үүний араас Nano Banana 2 дээр одоо шинэ темплетүүд одоо зургийн темплетүүд орж ирж байгаа. За темплетүүдийг ашиглах нь бид нарт аягүй хамар байдаг шүү дээ. Nano Banana-г ороод шууд ашиглах юм бол энэ темплетийг ашиглаж мөн шууд нэг тийм алдаагүй аягүй хурдан гоё гоё зураг генерейт хийх боломжтой. Тэгээ Nano Banana дээр шинэ темплетүүд орж ирж байгаа юм билээ. За тэгээд үүнээс гадна Gemini Live дээр ярихдаа бас Gemini-ийн хана өөрийнх нь одоо нэг акцентыг ингээд сонгож өгч болдог. Одоо British accent ч юм уу те эсвэл яг энэтхэг акценттайгаар англиар яриулдаг ч юм уу те акцентаа бас ингэж сонгож өгдөг болсон өөрөө бас айгүй сонирхолтой. За тэгээд Google Pix, Google Flow гэдэг зүйлсийг бас танилцуулсан. За Google Pix бол одоо өөрийн дарсан зургийг AI-аар эдит хийх зорилттой ийм бүтээгдэхүүн. За бидний өмнө мэдэх одоо юу гэдэг чинь тодорхой объектыг remove хийх, за эсвэл шин зүйлсийг тэр зурган дээр нэмэх. За одоо бол бүр ингээд яг юм постэр шиг юм дизайн хийхэд бас илүү амархан болж байгаа гэдгийг бол яг танилцуулган дээр харуулж илээ. За тэгээд үүнээс гадна бас олон дотроо одоо фичрүүдтэй ийм бүтээгдэхүүн гарч байгаа. За зөвхөн зурганд ер нь зориулагдсан. За Google Flow болохоор бас темплетүүдээр видеогоо шууд янзалж болно. Одоо бэлэн видео темплетийг ашиглаад AI-аар шууд өөрийнхөө зургийг өгөхөд яг тэр темплет дээр гаргаж ирнэ юм. Эсвэл өөрийгөө бүр тэр чигт нь бүр юм өөр одоо объектоор ингээд солидог ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд янзлах боломжтой ийм түүл. За тэгээ хүмүүс бас өөрсдөө ингээд AI-аараа бас өөртөө зориулсан ч юм уу. Эсвэл бусад хүмүүсийн одоо үйлдэлийг хэлбэрчилсэн ийм creative tool бас өөрөө customize хийгээд хийх боломжтой. Тэгэхээр бас өөрийнхөө хийсэн түүлийг бас ингээд open source байдлаар байршуулчин. Тэгээ хүмүүсийн бас хийсэн түүлийг бас ашиглахад бас зохиомжтой ийм хэсэг. За тэгээд бас мөн AI-аар бас дуу хийж болно. Тэгээд ер нь бол энэ Google Flow бол яг юм Creative Studio гэдэг талаас нь бол яг томоор нь хараарай гэж
онцлсон. За төгсгөлд нь Google энэ намар Samsung, Gentle Monster болон Warby Parker гэсэн брэндүүдтэй хамтраад ухаалаг шил гаргаж байгаагаа зарласан. За тэдний яг хамгийн ихний загваруудыг нь бол танилцуулгынхаа үеэр бол харуулсан. За тэгээд тэр нь мэдээж одоо аудио байдлаар Google-ийн одоо Gemini AI болон одоо бусад AI бүтээгдэхүүнүүд модулүүдтэй холбогдсон нугасаа мэдээж. За тэгээд ухаалаг нүдний шил яаж ажилладаг вэ? Тэр зарчмаар бол ажиллана. За тэгээд дээрэс нь бүр Google-ийн давуу тал гэх юм бол одоо өөрийнхөө одоо бүтээгдэхүүнүүдтэй кросс байдлаараас ажиллана. За тэгэл зураг генерейт хийн, видео генерейт хийн гэдгээ бас цоо тэндээс өдөртөх боломжтой. За орчуулга, харилцан ярианы хэсгүүд энэ дээр бүр нэлээд бас ороод ирэх нь бол ойлгомжтой. Тэгээ энэ нь бол одоо Google Analytics-ийн одоо хөгжүүлсэн байгаа бүтээгдэхүүнүүдийн давуу тал нь одоо мэдээж энэ шилэн дээр бол шууд илэрнэ. За тэгээд тиймээс энэ одоо намраас эхлээд Google яг аль бие ёсоор энэ ухаалаг нүдний шилийн зах зээл дээр ингэж өрсөлдөгч болж орж ирэх нэ. Тэгээд төгсгөлд нь бас дахиад нэмж хэлэхэд яг энэ ивентийг үзээд яг дууссаны дараа ер нь нэг зүйл ер нь бүр амар ойлгомжтой байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Тэр нь юу вэ гэхээр бид нар одоо энэ бүтээлч салбарт ер нь чадахгүй юм гэж баг байхгүй бол ер нь яг хүссэн юмаа хийлгэх бас өөртөө ингээ шаардлагатай шинэ бас түүлийг ингээ бас vibe coding-оор бүтээх ч юм уу тий. Энэ нөхцөл боломж нь одоо бүр ингээд яг өмнө нь бол зүгээр ингээ background яригддаг гэсэн бол одоо бол бүр ингээ шууд хэрэглэгчин гар дээр ингээ ил болчлоо. Тэгээ угаасаа хүмүүс нь ашиглаад баг тогтцчлоо. Нэлийн experience нь бас үүсээ явчлаа. Тийм болохоор энэ одоо бүтээл салбарт бол одоо ямар ч хүн орж ирэх хүссэн юм аягт бол нийлэгтэй байна. За мөн энэ ивентийг одоо үзэж хахад бас тэр нас нэг дундуураа нэг яг тэр мэдрэмжийг авсан хэсэг нь яг надад санагдсан. Тэр нь юу гэхээр нэг ийм одоо машин дээр зогссон эмэгтэйгийн зургийг оруулаад энэ зургийг ингээд 16 өнцгөөс ингээд өөр өнцгөөс ингээд авсан байдлаар видео генерейт хийгээд өгөөч гингүү шууд 16 өөр өнцгийн видеог нь шууд генерейт хийгээд гоё нэлээд синематик харуулдаг ч юм уу. Тэгснэ өдөр байсан зургийг нь шууд шүн болох гэсэн шууд шүн болчихдог ч юм уу. Тэгээ би тэндээс хараа за энэ одоо бүр ингээд үнэхээр төгс болсон юм байна гэдгийг нь бол бүр ингээд шууд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд яг Google ч юм уу яг энэ томоохон технологи компаниуд яг энэ контент салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бас яг өдөр тутмын experience хэрэгцээ нас ямар байдаг вэ энэ гэдгийг бас нэлээд сайн мэдэж яг энэ танилцуулгуудаа хийж байгаа нь өөр бас нэлээд сонирхолтой санагдсан. За тэгээд бас энэ AI-ийн нөлөөгөөр том компаниудын хурд хүртэл амар нэмэгдчихжээ. За тэр нь юун дээр харагдаж байгаа хэрэг ивентүүд дээр ер нь энэ танилцуулж байгаа юмнуудын тооч хүртэл ер нь бас нэлээд их болж байна. За тэгээд яг хоо эндээс нэг хэцүү юм нь юу вэ гэхээр хит олон ихийн функц ч юм уу бүтээгдэхүүн дотор ер нь жоохон толгой эргэх талдаа энэ одоо шилбэр аль нь альных нь хамаарал бүхий юм яваад байгаа аль нь тусдаа яг бүр юм бүтээгдэхүүн болж яваад байгаа гэдгийг нь бас үлдээ бас нэлээд толгой эргэх талдаа болтлоо юм олон болж хувирч байна. Тэгээд Google-ийн жил бүр зохион байгуулдаг Google I/O 2026 ийм болж өнгөрлөө. Тэгээд та бүхэн бас ямар сэтгэгдэлтэй байна комент бичүүлдээгээрэй. Тэгээд subscribe дараагүй байх юм бол манай сувгийг subscribe дараарай. Ингээд дараагийн контентоор уулзтлаа. Тэр бай.